Зарим нэг шоучдын нүүрний баг хуулран унаж pop занда мэтигний үнэн төрхийг илчилсэн бичлэгүүд энэ тэндүү гарч гэлээ. Хамгийн ихэнд тэрбээр төрсөн хайгаа хөхөтийн консулаар томилуулж чадсан. Бүр гэр бүлэрэн шүү дээ. Тэр ахын эрээн замын үдийн хооронд махны чанч хийдэг байсан. Одоо визний 8 хийж байгаа гэдгийг энэ олон нийтийн сүлжээ илчлээд байгаа. Хөхөт рүү очиод ямар ч өвөр Монголоос асуусан уг нь хэлээд өгөх юм байна лээ штэ. Тэр гэр бүлэн зүгээр мөрөөрөөж авилгаа авчихгүй хажуугаар нь гэмбүү үнийг хятадтай нийлэн гүтгэж хэлмэгдүүлэлт үйлддэг гэдгийг нь манай хөтөлбөр дэлгэсэн. Мөн түүний ургийн мод гэсэн зурагч өнөөдөр Google албан ёсоор байраа ажиллаад байгаа. Батцаандан ургийн мод гэсэн үгээр хайлт хийгдэл гараад ирнэ. Гэвч Аатай гэнч тэр гадаад харилцааны яаманч тэр нам гүм. Өөрөөр хэлбэл pop зандангийн гэр бүл хууль үйлчлэхгүй болж байна гэсэн үг. Ер нь энэ Батцаандангийн нэг маш муухай зан чанар өнөөдөр ил болж байна. Ямар ч юм болсон шууд бухаж булгиж ичгнүүргүүгээр худлаа ярьдаг хүн юм байна. Хөхөтийн консул мөн Эрдэнэ Улаанбаалд орж түүний гэр бүлийн тухай бурхайг дэлгэх тэрбээр би тэр хүнийг огт танихгүй хэмээн ширэн нүүрлсэн. Гэтэл танихаар үл барам утас шүрмсөөр ярьж тусламж тусалцаа хүсэж байсан нь дэлгэгдсэн. Хэд хоногийн өмнө мөн л би хятадуудаа ямар ч холбоогүй зөвхөн хүсэлтийг нь холбогдох сайд дарга нарт нь л уламжилсан. Энэ бол улсын их хурлын гишүүний үүрэг хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өмнө хэвнэг ярьж суусан. Гэтэл тэрбээр өөрийн зөвлөх амар сайхантайгаа утсаар ярьж чи битэрийн шоудаж entertainment хийсээр байтал бизнесмен хоцорчих гээд байна. Дундаа 50% компани байгуулад тусгай зөвшөөрлөөрөө 50 машин гаргая. Хоо узуу дарга 50 машинаа гаргах гэгчлэн хувийн ажлаа ярьж байсан бичлэг цацагдлаа. Хоолоо захирал ярихдаа 14% гэж ярьсан байна лээ. Одоо чинь бас 2-3 хүн байна. Одоо хаяж 34 байвал зүгээрээ гэд хэлээд орчихсон байгаа. Гэхдээ яг одоо гол нь өөрөө яриад шийдэрээ. Одоо бас юмыг бас голоод яах вэ? Тэгээ баг гэж голоод яах вэ? Яг надад ч их зүг гаргалгаа байна. Ер нь хоосон 50 машин гаргана үз. Бид бас 50 машин оруулъя тийм ээ. Талтлаасаа. Тэгээд хамтраад явна. Гэхдээ бас хамтарсан компани бас бай. Тэрний хувийг ярина үз. Тэр тусгай зөвшөөрөлтөй компани хоёулаа 50% бас яралтай байгуулуулаад байгаа шин. Ингээд явах зүг юм шиг байна. Бизнес хэмдрэл онцгой шүү. Хоёулаа улс төр нийгмийн амьдрал entertainment хийсээр байтал аж ахуй бизнесээр хөгжих гэдэг шүү. Бизнес хэмдрэл онцгой шүү. Хоёулаа улс төр нийгмийн амьдрал entertainment хийсээр байтал аж ахуй бизнесээр хөгжих гэдэг шүү. Ийм л байна. Энэ бол ноцтой хэрэг. Үннээ хэлээд уушилд гуйчгаж хязгаарч чаддаггүй ийм хүнийг төрд гаргахчтай мэдэхгүй. Дээрээс нь тэрбээр үнэн төрхөө илчилж чи бид хоёр entertainment хийсээр байгаа шүү гэдгээ хэллээ. Entertainment гэдэг нь зугаа цэнгэл гэсэн үг. Тэгэхээр өөрт нь итгэж найдсан сонгогчдороо зугаа цэнгэл хийдэг байсан байх нь. Мөн тэрбээр сэтгүүлчдийн өмнө маш ноцтой нэг үг өгүүлбэр хэллээ. Ноцтой бичлэг задрлаа. Эрдэнэ хятадд очоод хятадтай уулзахаар тэр нь ноцгүй байдаг. Асуудалгүй байдаг. Батцаандан болохоор төрийн ажлын хүрээнд гадныхантай уулзахаар тэр нь ноцтой байдаг юм уу? Батцаандан болохоор төрийн ажлын хүрээнд гадныхантай уулзахаар тэр нь ноцтой байдаг юм уу? Энэ бол болохгүй Батцаандаа. Тэр Эрдэнэ хятадтайгаа уулзсан уу, орчтойгоо тээвэрлэлт нь хамаалга. Тэртээ тэргүй түүнийг манан бүлэглэлийн улаан хамгаалагч гэдгийг улс гүрнээрээ мэдэрч таньж авсан. Харин Батцаанд нь таныг чухмал хятадтай сүлбэлдээгүй гэж бодсон учраас, чухмал хятадуудаас мөнгө төгрөг гуйдаггүй гэж бодсон учраас л 12 дугаар сарын 27-ны сүрч жагсаал тантай хамт талбай дээр гарч ирсэн 5 гишүүнийг монголчууд бид дэмжсэн бэлээ. Гэтэ та зүгээр л зугаацж явсан байж. Таны зугаа цэнгэл хитрээд бизнес чинь орхигдоод байгаа юм байна. Тэгэхээр тэр зугаа цэнгэл болгосон улс төрөө орхиод бизнес рүүгээ явж үз. Улс төр бизнес хоёр хязгаарч нэг дор байж болдог хуультай. Энэ хоёр нийлхэл юм бол гэмт хэрэгтэн болж хуурдаг. Та яг одоо гэмт хэрэгтний суудал дээр очиод суужсан байна. Ард түмний сонголтыг зугаа цэнгэл хэмээн бодож байгааг чинь бид мэдлээ. Дээрээс нь хятадтай 8 ярьж газрын тос зурчуулах гэж байгааг тань харлаа. Орнод Менингийн тал Матад Петрочайна дачийн тамсаг нь таны мэд бохир хүмүүсээр дэмжигдэх тул ийхүү одорч Монгол улсын хуулийг уландаа гიშгдэг гэдэг нь ийхүү ил болж байна. Монголын улс төрт попорч байхдаа та аль хэдийн 50 ширхэг машин гаргачих бяртай болон баяжжээ. Бас юмыг бас голоод яах вэ? Тэгээ баг гэж голоод яах вэ? Яг надад ч их зүг гаргалгаа байна. Ер нь хоосон 50 машин гаргана үз. Бид бас 50 машин оруулъя тийм ээ. Талтлаасаа. Та бизнес рүүгээ яв. Та тэр бүтээгдэхүүн хуваах гэрээгээ үнсээд тэр хоо зуутайгаа тээвэрлээд Петрочайнатайгаа сүлбэлдээд Монголоос минь арилж үз. Таны улс төрийн зам нь ийхүү дуусч байна.